Та бүхний сайн мэддэгчлэн ариун газар нь урд талын ариун газар, хойд талын ариунаас ариун газараас бүрддэг. Ариун газар нь тэгш өнцөгт дөрвөлжин биш ч. Харин ариунаас ариун газар нь урт, өргөн, өндөр нь адилхан гэж үзэж болно. Ариунаас ариун газар нь шоо дөрвөлжин хэлбэртэй. Харин илчлэл номонд Тэнгэрээс буун ирж буй Иерусалим нь ямар гэж байдаг вэ? Урт, өргөн, өндөр нь адилхан гэж бичсэн байдаг. Илчлэл 21-р бүлгийн 9-р ишлэлийг хамтдаа харцгаая. Сүүлчийн 7 гамшгаар дүүрэн 7 аягатай байсан. 7 тэнгэрлэгчийн нэг нь ирээд надтай ярилцсан, "Наашир, би чамд хурганы ихнэр болох сүд бүсгүйг үзүүлэе" гэв. Хурганы ихнэр. Хурган Есүс Христийг бэлгэддэг, тийм үү? Би чамд хурганы ихнэр болох сүд бүсгүйг үзүүлэе гэв. 10 дугаар ишлэл. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр сүнс дотор аваачаад Бурханаас гарч Тэнгэрээс буун ирж буй юу үзүүлсэн бэ? Ариун хот Иерусалимыг үзүүллээ. Ариун хотыг үзүүлсэн. Тэр хотын нэр юу вэ? Иерусалим гэдэг хотыг үзүүллээ гэсэн байна. Хотын нэр юу байсан бэ? Иерусалим дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэрлэгч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан 12,000 стадиа байлаа. Йохан илчлэлт харсан. Тэрээр шугам авч очоод шугамаар хэмжсэн үү? Бурхан үүнийг шууд ойлгох боломжтой болгосон. Эцсийн эцэст бүх амийн их ундраг, ариунаас ариун газрын бодит болох Иерусалим Тэнгэр их бидэнтэй хамт байж, бидэнд мөнх амийг өгнө. Энэ үнэн самар дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдаж, сүнс болон сүд бүсгүй хүн төрлөختөнд хандан юу гэж байна вэ? Тэд одоо ирээрэй гэж дуудаж байна. Энэ дуудлагад хариу өгсөн бүх хүн яах вэ? Ус хүрсэн газар болгонд бүх амьд биет амьдрна гэсэн байдаг. Изекиэл номд зүгнсэн дүр зургийг илчлэл 22 дугаар бүлгийн 1-р ишлэлээс харцгаая. 22 дугаар бүлгийн 1-р ишлэл. Тэр надад Бурханы болон хурганы сэнтинээс гарах болор мэд гялалдсан амийн усны голыг үзүүлсэн. Изекиэл иш үзүүлэгчид үзүүлсэн илчлэлтийн агуулгыг Илч Йохан дахиад яг адилхан харуулсан. Тэр надад Бурханы болон хурганы сэнтинээс гарах болор мэд гялалдсан амийн усны голыг үзүүлсэн гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд 12 төрлийн үр жим сургуулан сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Энэ нь Изекиэл 47 дугаар бүлэгт байдаг уу? Үгүй юу? Яг тэр дүр зургийг дахин дүрсэлж байна. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгэхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба хурганы сэнти тэнд байж, зарцнаар нь түүнд үйлчилнэ. Тэд түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шүн болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дингийн гэрэлч, нарны гэрэлч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед яах вэ? Хаан жилнэ. Тэрээр бүх хүн төрлөختнийг ийм яруу алдар руу хөдөлж байна. Өдийг хүртэл сатанаас болж бүрхчгээд байсан харанхуй Иерусалимын үнний гэрлийн ачаар бүрэн арилж сарнах үед хүн төрлөختөн амийн усыг хангалттай авах боломж бүрдэх юм. 17 дугаар ишлэл рүү очицгоё. 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Сүнс болон сүд бүсгүй өөрөөр хэлбэл эцэг бурхан болон их бурхан ирээрэй гин. Сонсогч нь ирээрэй гэж хэлэг. Цангасан нэг нь ирэг. Хүссэн нэг нь амийн усыг үнгүй авав. Эцэг ихийн дуудаж буй энэ урилгад бүх хүн төрлөختөн чих тавих ёстой. Тэгвэл энэ урилгыг хүргэхийн тулд хэн явах ёстой вэ? Бидэнд үүнийг даатгсан. Бид хийх ёстой ажлуудаа идэвхтэй хийж, хүн төрлөختнийг аврах үйлсэд чадах бүхнээ хийцгээе. Сүнс болон сүд бүсгүй биднийг иргэж байгаа энэ бүхэн ч бас юу билээ? Зүгнэл учраас зүгнэл дагуу бүх зүйл биелэгдэнэ гэдэгт бид итгэх ёстой.
Би үргэлж хилдэгчлэн Канаан сүнслэг байдлын хувьд Тэнгэрийн хаанчлалыг зөвлөдөг. Эхний хот болох Ирихог эзлэх тухайд зүгээр тойроод ялж чадна гэж бол хэн ч бодоогүй. Гэсэн ч энэ нь Бурханы хүсэл төлөвлөгөө байсан. Бурхан Израильчуудад өдөр бүр нэг удаа тойрч, 7 дахь өдөр нь 7 удаа тойроод бүгд хашгир гэж тушаасан. Ийм байдлаар ялалт ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй, санаанд нь ч ороогүй. Гэвч үүнд итгээд үйлдсэн хүмүүс ямар үр дүнд хүрсэн бэ? Амлсан ёсороо биелж, тэд Бурханы өрөөлийг хүртэж чадсан.